Говьлтай аймгийн сургуулийн өмнөх боловсролын AI цахим технологи мэрэгжлийн багш нарын бүлэг. Говьлтай аймгийн сургуулийн өмнөх боловсролын AI цахим технологи мэрэгжлийн багш нарын бүлэгт 2025-аас 2026-ны хичээлийн жилд 36 багш өөрсдийн хүсэл сонирхлоороо нэгдэн ажлын байрандаа харилцан бие биенээсээ суралцсан хөгжиж байна. Мэргэжлийн багш нарын бүлгийг нэг эрхлэгч 3 арга зүйч удирдан чиглүүлж хамтран ажиллаж байна. Говьлтай аймгийн боловсролын газраас зохион байгуулсан хиймэл оюун ухааныг ашиглах нь 3 удаагийн сургалтад 31 цэцэрлэгийн 197 багш хамрагдлаа. 2026-ны 5 сарын 22-ны өдөр мэргэжлийн багш нарын бүлгээрээ AI цахим технологиг сургалт үйл ажиллагаанд ашигласан талаарх сайн туршлагаа 26 цэцэрлэгийн багш бусдад танилцуулж нэг сайн туршлагыг хэлэлцэн гаргалаа. Сайн байцгаана уу? Говьлтай аймгийн 2 дугаар цэцэрлэг цахим AI хэрэглээг сургалт үйл ажиллагааны нэвтрүүлсэн сайн туршлагаа танилцуулж байна. Бид бүхэн Cloud AI-г ашиглан хөгжлийн үнэлгээний 3 төрлийн аппликейшнийг хийсэн. Нэгдүгээрт нь бүлэг бүрээр даалгаврын цахим сан бүтээсэн. Хоёрт нь явцын үнэлгээг нэг дор багтаасан цахим систем бүтээсэн. Гуравт нь болохоор A70-с шалгуур үзүүлэлтийг демо аппликейшн болгосон. Багшийн цаг хэмнэлт 80%, хүртээмж 100% байсан. За та бүхэн бидний туршлагатай танилцахыг хүсвэл QR кодыг уншуулаарай. Мэдлэг чадвар төлөвшил гэсэн хүрээнд хийгдсэн демо аппликейшн маань анги нэгтгэл бодит гарч ирдгээр онцлог юм. Баярлалаа та бүхэндээ. AI цахим технологиг сургалт үйл ажиллагаанд ашигласнаар гарсан үр дүн. Богино хэмжээний анимашн, цахим сургалтын хэрэглэгдэх үн тоглоомуудыг сургалтад ашигласнаар хүүхдүүд сургалт үйл ажиллагаанд илүү анхааралтай, сонирхолтой оролцдог болж хүүхдийн хөгжилд ахиц гарч байна. Аймгийн хэмжээнд 2025-аас 2026-ны хичээлийн жилд AI цахим технологи мэргэжлийн багш нарын бүлэгт 31 цэцэрлэгээс 28 цэцэрлэгийн бүлгийн багш нар өөрийн сурч мэдсэн хиймэл оюун ухааныг ашиглан бүлгийнхээ 728 хүүхдэд тэдний сонирхол хэрэгцээнд нийцсэн сургалт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Багшийн хөгжилд гарч буй ахиц өөрчлөлт. Ажлын байрандаа бие дааж харилцан бие биенээсээ суралцж байна. Багш нар хүүхдийн нас сэтгэхүйн онцлог тохирсон үлгэр дуу, шүлэг зохиох, зураг зурах, будах болон дасгал даалгавар бэлтгэхэд хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа нь багш нарын ажлын ачааллыг багасгаж байна. Хүүхэд нэг бүрийн хөгжлийн агцыг тэмдэглэх ажлуудыг AI хэрэгслүүд ашиглан хурдан хугацаанд хийх боломжтой болж байна. Эцэг эх асран хамгаалагчдад гарсан өөрчлөлт. Эцэг эхийн хамтын оролцоо нэмэгдэж байна. AI цахим технологи мэргэжлийн багш нарын бүлгээр хамтран ажиллаж, хиймэл оюун ухаан технологид суурилсан шинэлэг арга зүйг сургалт хөгжүүлэх үйл ажиллагаанд нэвтрүүлэх замаар хүүхэд бүрийн хөгжил, суралцах үе, хүүхдийн оролцоог дэмжсэн чанартай боловсролын орчныг бүрдүүлэхэд хиймэл оюун ухаан ашиглах зорилгыг дэвшүүлэн, шинэ технологи, шинэ боломж, шинэ суралцах үеэнд нэгдэн ажиллахаар зорж байна.